За сайн байцгаана уу бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За 4-р сарын зорилгыг ерөнхий агаар ирсэн төлөв байдлыг оруулахыг өмнө зарим нэгэн зүйлийг бас тайлбарлачаа гэж энэ удаагийн зорилгыг жоохон өөрөөр хийж байгаа. За тэрний юу гэхээр агаар ирсэн хөтөлбөрийн шилжилтүүдийг бас тоон зурхайн утга учиртай бас жоохон холбож тайлбарлахаар ингээд хийгээд байгаа юм. За тэгэхээр хэрвээ одоо тоо 26 оны тоо энэ гэдэг энд яриад эхлэнгүүт энэ ч одоо юу гэдэг вүлээ гэж бодоод байвал миний энэ одоо подкастын дотор гал морин жилийн зорилго тоон зурхай энэ гिचгсэн юм байгаа. За тэрийг харчих юм бол 26 оны тоо таны хувийн тоо энэ гэж юу хэлээд байгаа юм бэ гэдгийг та ойлгоно. За ингээд эхний удаад бол мэдээж гарыг иргэсэн шилжилт хөтөлбөрнүүд таны хэдийдгээр гэрт байх вэ? Тэр нь танд яаж нөлөөлөх вэ гэсэн одоо төлөв байдлууд эхлээд танилцуулчихна. За тэгээд хоёрдугаар хэсэгт нь бол таны тооны тухай багцлаад явчихнаа. За тэгээд тусынхаа тоог өөрсдийнхөө тоог олцсон бол тухайн хэсгээс нь олоод үзчихнэ зэ. За Арслангийн орны тухайд бол энэ 4-р сар бол ер нь нэлээд хурдтай урагшлах тийм сараа гэж байна. За шинэ ажлыг эхлүүлэх, худалдан авалт хийх, төсөл төлөвлөгөөгөө хөгжүүлж урагшлуулахад маш тохиромжтой гэсэн байна. За ерөнхийдөө бол одоо 4 сарын 2-нд тэргэл сар гарч байгаа. За тэгээд дээрэс нь 4 сар бол таны 9-р гэрт чинь 6-аас 7 тийм гараг ирэх тэнгэрийн ирэх хэсгэргүүд нэгдэж байгаа юм байна 9-р гэрт чинь. За тэгээд 9-р гэр гэдэг юу гэдэг вэ гэдгийг та бүхэн одоо миний урд нь ярьж байгаагаас бас баг таамаглаа сурцсан бахаа гэж найдаж байна. За 9-р гэр гэдэг бол боловсрол, алс холын аян, дээд боловсрол. За заавал бас дээд боловсролч биш ерөөсөө л хүний насан туршдаа одоо жишээлбэл олж мэдэх, сурах, тэндээсээ ингээ хөгжих тэр одоо боловсрол сургалтуудыг чинь бас 9-р гэр заадаг. Дээрээс нь 9-р гэр бас итгэл үнэмшлийг, шашин шүтлгийг заадаг. За тийм болохоор энэ талын одоо дээр дурдсан энэ бүх сэдвүүд танд 4-р гэрт таатай нөлөөлөх нэ гэж үзэж болох нэ. За мэдээж аялал, дээрээс нь мэдлэг гээд том ялах юм бол магадгүй зарим нэг хүмүүс нь гадаад руу аялах, виз хүсэмжлэх, гадаадын иргэншлэл хүсэх. За альсуу зарим нэгэн хүмүүс нь олон улсын байгууллагатай гэрээ хэлцээр байгуулах, бичиг баримт гэрээ хэлцэлт гарын үсэг зурх аялах тухай энэ ажлууд 4-р сард өрнөж болно. За энэ бүхэнд таатай байх нэ гэж. За дээрээс нь 6-аас 7 тэнгэрийн ирэх хэсгэрийг таны 9-р гэр гэж хэлсэн учраас тэрний бас нэг одоо тэр болгон ярьдгүй нэг гараг ирэх хэсэг гэж үзэх юм уу? За дорны зурхад бол нэг их ярьдгүй харин өрний буюу барууныхан бол хирон гэж гарыг яриад идэг. За хирон гэдэг, за чиронч гэдэг одоо нэг тийм жижигхэн гараг иргэсийн тухайд ярих гэдэг юм. За энэ бол ерөнхийдөө ангаагч шидтэй энэний одоо хүч нөлөөгөөр бас хүмүүс их тийм эмчлэх, өөрийгөө эмчлэх, муу дадал зуршлаасаа салгах гэдэг юм уу, альсвал тийм одоо чиг баримжаа итгэл үнэмшил гэдэг юм уу тэр нэг тийм амьдралын чиг баримжаа авахд тийм хүчтэй нөлөөлөх тийм багш, сурган хүмүүжүүлэгч гэдэг юм уу, альсвал одоо оюуны удирдагч, сэтгэл зүйч энэ гэсэн ийм хүмүүсийн тусламжтайгаар одоо заммөрөө зүвч ихсэнд залхад бас их сайн нөлөөдөг гэж үздэг л. Тэгэхээр энэ удаад бол таны одоо жиржинхэн багшаа болох сайн сэтгэл зүйчтэй учирч уулзаж учрах сайн ментор буюу таныг чиглүүлэгч ийм хүмүүсийг олох замаар бол одоо энэ алхмуудыг хийж болно гэж наа. Түүнээс гадна та энэ үеийг хүртэл одоо амьдарч ирэхтэй магадгүй маш их одоо тэр талын мэдгийг бусдыг чиглүүлэх, удирдах, ангаах ийм одоо туршлага гэх юм уу? Тийм одоо туршлага хөрвүүлсэн байх юм бол магадгүй та 9-р гэрийн хаачаар та бусдад түүнийгээ түгэх ийм боломж, ийм дуудлагууд бас хүлээж авч магадгүй гэж ингэж үзэж болох нэ. За тэгээд тусын салбаруудтай хүн болгон өөрийнхөө нөхцөл байдлын амьдралын чиг шум ойлгож байгаа юм чинь за аль нь чамд таарч байна гэдгийг өөртөө энэ санаал эцгийг үзсэн үстэй ерөн зурхай гэдэг бол за маргааш их ингэн гэсэн утга биш. Таны өөрийн чинь амьдралын чинь аль залбарт энэ бүхэн илүү оновчтой сонсогдож чинь тэрийг даана гэсэн үг шүү дээ. За тэгээд 4 сарын 17-нд бол
шин сар гарна. За 2-нд бол тэргэл сар гарсан шүү дээ 15-ны сар. За 4 сарын 17-нд шин сар гарна. За энэ бол таныг бол одоо тэр нэр хүнд албан тушаал ажил төрөл одоо өөрийнхөө одоо бүтээлч үйл ажиллагаатрыг хүмүүст хүргэх магадгүй зарим нэг нь одоо шилбэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж болно шүү дээ брэнд. Энэ бүхнийг санаагаа дөргижүүлэх аль эсвэл олон улсын төвсөн тэр бүхнийг гаргаж тайлбарлах, таниулах энэ гэсэн ийм боломжуудыг шин сар танд олгож магадгүй гэсэн байна. За дараагийнх нь бол за ер нь бол 9-р гэрийн энэ үйл явдал та өөрийгөө хараагаа тэлэх глобал түвшинд өөрийгөө одоо очих хөгжих энэ гэсэн энэ боломжийг харуулж байгаа. За хоёрдугаар нь бол таны карьер болон зорилготой холбоотой үйл явдлууд өрнө гарыг ихсэх нөлөөгөөр. За 21-ээс эхлээд бол таны 10-р гэр буюу нийгмийн одоо хамгийн өндөр байр суурь гэж үздэг. Нийгэмд эзлэх байр суурь, нэр хүнд таныг одоо карьерийн тэр салбарт нөлөөлдөг тэр одоо астрологийн тэр гэрт чинь бол нар орж ирж байгаа болохоор нарны нөлөөгөөр та бол одоо жишээлбэл энэ карьерийн салбарын бүх асуудлыг нэлээд нааштай шийдэх юм байна л та. Жишээлбэл та одоо бизнес эрхлэгч байлаа гэж бодох юм бол одоо таны бизнесээ шин шатанд гаргах. За эсвэл одоо та албаагч байлаа гэж бодоход тушаал дэвших. Мөнгө санхүүгийн хувьд одоо жишээлбэл цалин мөнгө орлого нэмэгдэгч гэдэг юм ба тий. За ингээд нийгмийн салбарт ингээд өөрчлөлт гарна гэж байна. За тэгэхээр за энгийн хүмүүс байлаа гэхэд одоо карьер нэмжих байр суурь гэхээр бол карьер одоо жишээлбэл албан хаагч байж байгаад жишээлбэл тэтгэвртэй гарсан байж болно. Энэ юу бас карьер өөрчлөгдөж байгаа. За тэгэхээр тэтгэвртэй гарахаар зүгээр сур гэсэн үг шүү дээ. Тийм үстэй. Тэтгэвртэй гарна гэдэг бол та өдөр тутам нэг газарт очиж бүртгүүлж дандаа тэнд одоо уяатай байдаг гэсэн бол тэтгэврт гарна гэдэг бол бас эрх чөлөөтэйгээр та өөрийнхөө бизнесийг хөгжүүлж болно. Өөрийнхөө бүтээж талаа хөгжүүлж болно. Жишээлбэл зурх сонирхолтой байсан бол зураад эхэлдэг ч юм уу. Бичих сонирхолтой байсан бол бичээд эхэлдэг ч юм уу тийм. Альсвал нийгмийн одоо салбарт өөрийгөө хүчээр сорих хэрэгтэй байсан бол тэрийг сорих боломж гэж харж болно л та. Тэгэхээр энэ бол бас чиний нийгмийн салбарт одоо албан тушаал карьерийн хувьд өөрчлөгдөж байгаа маа гэсэн үг. За карьерийн хувьд өөрчлөгдөн гэхээр бас одоо жишээлбэл ганц бай байсан хүмүүс одоо гэрлээ гэхэд энэ бас нийгэм зэслэх байр суурь ч өөр болж байгаа. Эхнэр буюу нөхөр болно, ээж буюу аав болно гэдэг чинь бол бас энэ статус өөрчлөгдөж байгаа. Нийгмийн статустай холбох юм бол энэ 10-р гэрийг бол зөвхөн албан тушаал гэдгээс гадна бас статус гэдэг нь ойлгож болтгоо. За энэ бүхэн бол 4 сарын 21-ээс хойш үргэлжлэх нэ. За дараагийн нэг тэгсэн нөлөө бол 4 сарын 27-нд уран буюу Тэнгэрийн ван гараг барилаас сольж байгаа. За урд нь бол энэс өмнөх 4 сарын 27-оос өмнөх урагшаа 7 жилийн туршид бол энэ Тэнгэрийн ван гараг үхрийн орд байсан. Одоо 4 сарын 27-оос эхлээд ихрийн ордонд орж ирж байгаа. За тэгэхээр ихрийн ордонд орж ирж байгаа энэ гараг ирэхс бол Арслангийн орд нийтийн тухайтад бол 11-р гэрт нөлөөлж эхэлнэ гэсэн үг. За өмнө нь бол магадгүй таны 10-р гэрт нөлөөлж исэн баг л та. 7 жилийн туршид 10-р гэрт ямар хөө байсан бэ? Нийгмийн статус ямар байсан бэ гэдгийг бодоод үзчихнэ үзье. За 14-р гэр гэхээр яа гэм бэ? Гэхээр таны хүрээлэл чинь оронгороо өөрчлөгдөн. Бүр огцом өөрчлөлт. За огцомд юу яах вэ? 7 жилийн туршид гэдэг чинь бас огцомд орохгүй шүү дээ. Ажихнаар өөрчлөгдөх нэ. За тэгэхээр Тэнгэрийн ван гэдэг бол эрс өөрчлөлтийг хилдэг Тэнгэрийн ван. Аянга цахилгаан шиг гинтийн тийм хурдтай тийм өөрчлөлтүүдийг илэрхийлдэг. Тэгэхээр энэ бол таны хүрээлэл өөрчлөлт гэж таны сонирхлынхаа хүрээгээд дагаад найз нөхдөд чи хүрээ өөрчлөлт. Нэр бусын хүмүүстэй уулзсан учраас одоо жишээлбэл зарим нэрдэнтэн зарим нь одоо судаачд байх юм бол тэр цалынхаа хүмүүстэй уулзаад одоо үзмэрч гэдэг юм уу зурхаачд астрологч гэх юм бол яг өөр талынхаа тэр хүмүүстэй уулзсан. За бичдэг хүмүүс бол ихэд блогчд одоо тэгэл YouTube-ийн одоо подкаст хийдэг хүмүүстэй холбогдсон ч гэдэг юм. За бизнес эрхлэгчтэй байх юм бол яг тэр төрлийнхаа хүмүүсийг хүрээлэлээ тэлнэ гэх мэтэр. За энэ одоо хүрээлэл тестийнхаа ачаар тавард нь
мөрөөдөж зүрхэлдэггүй байсан тэр зүйл чинь жинхэнэ бодит амьдрал болно. За яагаад мөрөөдөлтэй холбогдсон бэ гэхээр 11-р гэр гэдэг бол хүрээлэн буй орчин чамтай хамтарч байгаа харьцаж байгаа хүн бүгнийг илэрхийлэхээс гадна бас мөрөөдөл биелэх тийм үе гэж хэлдэг. Тэгэхээр 7 жилийн туршид бол та юу гэсэн ямар төвшөнд хүрнэ гэж мөрөөдөж байгаа. Тэрэндээ хүрэхин тулд та ямар алхам хийх ёстой, хинтээ уулзаж, хинтээ одоо санал болгож солилцож аль төвшөнд өгч вэ гэдэг чинь эсгэл 4-р сараас эхлээд эхлэн тавигдана гэдээ ойлгочих болно. За тэгэхээр өмнө нь бол 10-р гэрт байсан Тэнгэрийн мангарыг таны 14-р гэрт орчиж байгаа. Тэгэхээр бол нийгэмд эзлэх байр суурь хүрээл бүрэн шинжлэгдэж байгаа юм байна гэдээ ойлгочих болно. За дараагийнх нь за энэ хүрээнд бол таны гар хэсгийн төлөө танд яаж нөлөөлөх вэ гэдгийг ярьчлаа. За дараагийнх нь бол мэдээж тэр тоон зурхай буюу тоон утга танд 4 сард яаж нөлөөлөх вэ гэдгийг товчхон явуулчих. За хэрвээ 26 оны тоо чинь 1, 5, 8 гэж байх юм бол энэ бол таны хувьд эрч хүч, амжилт, маллайллыг илэрхийлж байгаа юм байна. За хэрвээ та одоо ийм байх юм бол хурдтай сар бүх юм бол нэлээд хурдтай өрнөнө гэнэ л дээ. Үйл явдлууд маш хурдан өрнөнө, гинти мэдээ сонсно, эсвэл аялах гэс нүүх тийм шаардлага гарч магадгүй гэж байна. Тэгэхээр хэдийгээр энэ үед одоо гинтийн зарим нэгэн зүйлүүд нь танд хэцүү бэрхшээл тийм санагдаж байгаа боловч энэ бол бэрхшээлийг давж амархан даваад гарч хөгжүүл танд байгаа. Тийм л өөртөө ихтгэлтэй урагшлаарэ гэж байна. За энэ бол таны хувьд бол од гэрсэг таны талт байна л гэж байна. За хувийн тоо чинь 2, 4, 6 байх юм бол хайр дурлал гэр бүл тэнцвэртэй байдгийг илэрхийлж байгаа юм байна. За тэгтээ 2, 4, 6-тай арслангуудын хувьд бол гэр бүлийн гайхалтай, таатай энерги хайр дурлуулад гэр бүлийн орчны гайхалтай, тайван сайхан энерги зөглөн гэж байна. За тэгэхээр жинхэнэ хайтайгаа зарим хүн өчрнө, зарим хүнийг нь бол одоо гэрлэх санал хүлээж авна. За эсвэл хэдийн нэг ирсэн хүмүүс байгаа бол гэр бүлийн аз жаргалтай тэр нэгэн мөчүүдийг энэ үед илүү мэдэрхнэ. За тэгээд гэр бүлийн харилцаа одоо найз нөхөд бусдаа харилцаа тогтвортой байна гэдэг бол энэ урт удаан хугацааны бат бэх суурийг тавьж гэж байгаамаа гэж ингэж хэлж байна. За энэ бол үнэхээр тэр хайр дурлал болоод харилцааны хувьд нэлээд нандин таатай мөчүүд хүлээж болох нэ. За дараагийнх нь бол хувийн тоо чинь 3, 7, 9. За энэ тоо хэрвээ 26 оны тоо энэ 3 тоо аль нэг танд байгаа бол тохиож байгаа бол за энэ бол санхүүгийн хувьд төснөө. Зүйн сав мэдрэмжээ дагаарэ. Мөрөөдөл чинь биелнэ гэж үзэж болж байгаа юм байна. За энэ бол санхүүгийн хувьд арслангийнхын тухайд бол санхүүгийн хувьд бол үнэхээр одоо мөнгөөр бороо орно гэж хэлж болох нэ гэж байна. За магадгүй зарим нүүл хөдлөх хөрөнгө авах их хэмжээний ашиг олох мэдээж энэ үеийн хүртэл хөрөнгө оруулалт хийчихсэн байвал шүү дээ. Үрчмээ хүртэх урах цаах урах ийм үе гэж байна. За ингээд мөнгө төгрөг санхүүгийн байдал одоо тийм таатай байгаагаас үүдээ та маш их хөмөр бүтээлч ийм байна гэж шин төслийг эхлүүлэх тийм одоо урам зориг орж магадгүй эсвэл үр хөвгттэйгээ холбоотой тэр одоо зарим нэгэн мөрөөдөж байсан тэр нэгэн зүйлээ хийх ийм одоо боломжийг од ирэх станд бол олгож байгаа юм байна. Тэгэхээр та бол одоо энэ үед зүүн сонгоо дагаарэ. Хувь тавилан бол таны талд хувьдуудын од таны зүгт явж байна гэсэн мэт шүү. За тэгээд өөр нэгэн зүгээр сүлдэн нэг жоохон санамж болгож хэлэхэд зүйл бол 4 сар бол заримдаа бас жоохон тийм хит их бодоод хит шийдвэр гаргаж чадахгүй энэ эргэлцснээсээ болоод одоо стресстэй жоохон тийм нойр гутгач гэдэг юм уу? Тиймэрхүү бас одоо жоохон хөнгөн стресс байж магадгүй. Тэгэхээр та бол санаа зохицуулгүй зүрх сэтгэлээр сонсоорой гэсэн байна. За энэ хүрээд 4 сарын арслангийн ордны төлөв байдлыг өндөрлөж байна. Та бүхэн мэдээж энэ үеийг хүртэл хамт байсан. Та бүхэнд баярлалаа мэдээж таалагдчихж байгаа болоод зарим нэгэн талаар таарч энэ төр байгаа бол тэрийг комент хэсэгт бичээрэй. За мэдээж арслангийн ордныхан зөвхөн өөрийгөө зогсохгүй өөрийнхөө мандалт болон сарны ордоо давхар сонсоорой гэж зөвлөе. За ингээд дараа сар хүртэл бол баяртай амжилт хүсье.